Хагалгаа хэлгэсний орой болохоор би дэлгүүрийн тэр хэсээ зүгээрээс махгүй. Тэгж байгаа маргааш нас нь илүү их хавтаад дараагийн одоо хагасаа бүтэнсэн дэлгүүр хавдж байгаа. Эхтэх өдрөөс ажилдаа ирсэн чинь ер нь нэлийн буудсан байсан. Сайн мэцхан нанагоо сахны ажилтан Цолмон байна. Би 3 жилийн өмнө энд хамрын мэдслийн модельээр орж исэн. Одоо харин энд ажиллаж байгаа. 3 сарын өмнө би нүдний ажилбарт орсон байгаа. Тэгээ та бүхэнд үр дүнгээ хуваалцсангаа ер нь хагалгаанд ороход юу хэрэгтэй байдаг болон юу бэлдэх талаар ярьж өгье. Одоо би хагалгаанд орохоос 1 цагийн өмнө болцсон байна. Тэгээ сая шинжилгээгээ өгсөн, нүүр гараа угаацсан, хувцас солиод өмссөн болохоор одоо эмчтэйгээ уулзаад яг хагалгааны төлөвлөгөөг ахаад 1 сая ярьчих юм бол болчих واخхой юу. Ерөнхийдөө бол Монгол хүмүүст болохоор яг юм Монгол орчуулагч тусдаа ингэ явдаг штеп. Миний хувьд болохоор би өөрөө энд ажиллаад, өөрөө тэргээ хийдэг учраас ер нь өнөөдөртөө өөртөө хийгээ явчих гэж бодсон واخхой юу. Тэгээ тэрэн чи ер нь бол айгүй хурдан явчих юм шиг байна. Тэгээд одоо эмчтэйгээ уулзаад хурдан хагалгаанд орохын төс болж байна. За энэ болохоор 13 давхар байгаа байхгүй 13 давхар толголоороо хэдүүлээ зөвлөгөөгөө аавна. Тэгээ шинжилгээгээ хийлгэн. Тийм учраас хэдүүлээ 13 давхарт ирсэн тохиолдолд паспортаа үзүүлээд одоо дескний хүн буюу хүлээн авахчид нэрээ хэлэхэд болно гэсэн. Тэгэнгүүт яг миний хагалгаанд орох болсон хамгийн том шалтгаан нь болохоор миний жижиг том нүд байсан байхгүй. Тэгээд уул нь хоёулаа давхраатай ч гэсэндээ ингээд хоёр өөр болохоор тэр нь надад бүр амар стресс өгдөг байсан юм байлээ. Тэгээ хагалгаанд орсны дараагаар одоо өглөө осоод яг адилхан байгаад байгаа учраас тэрэндээ амар сэтгэл хангалуун байгаа. Би яг хагалгаанд орсон талаараа Instagram дээр оруулсан чинь над руу бүр маш олон хүмүүс холбогдсон. Одоо бараг 100 хэдэн мянган хүн үзсэн байлоо. Тийм тэгээ тэндээс бас бараг 100 200-аад хүн надтай холбогдсон. Энэ жижиг том нүд яаж янзлуулсан бэ? Хагалгаа их гоё болсон байна гэх байдлаар. Тэгээ тэр хүмүүстэй гэж хэлэхэд одоо зөвхөн нэг нүдэнд бол хагалгаа хийгдснээр адилхан болдоггүй юм байна лээ. Тэгэхээр заавалжгүй хоёр нүдэндээ адилхан ажилбар хийгдчихэж ерөнхийдөө бол одоо өөр байдлын жоохон ижилсүүлэх боломжтой байдаг гэсэн. За нүдний хувьд ийм байгаа ч гэсэндээ миний хувьд болохоор бас өөрөө байнга толинд хараад байсан чинь энэ хэсэг нэлийн бондооцсон нэг тийм миний нүүр дөрвөлжин юм шиг харагдаад байсан байхгүй. Тэгэхээр жоохон ингээд татчингууд V-line-тай харагдаад байдаг. Гэхдээ ингээд байнгут дөрвөлжин харагдаад байсан. Тэнгүүт нь хүмүүс болохоор миний энэ хацарлаг байдалд ерөнхийдөө бол жоохон дуртай гэх юм уу. Би ч гэсэн өөрөө жоохон дуртай. Тийм арай залуулаг харагдж байгаа учраас яг энэ хэсгээ бол нэг ахуулмааргүй. Тэгэд энэ хэсгээ болохоор нэг байхгүй болохмоор санагдаад байсан байхгүй. Тэгээд эмчтэйгээ ярилцсан чинь манай эмч болохоор тэгвэл энэ хэсгээ үлдээгээ зөвхөн одоо энэ шанааны лайн хэсгээрээ ингээ оруулцгаа. Тэгэнгүүтээ одоо утсан татал хийлгээд өгчих юм бол одоо чиний V-line чи илүү сайн тодорч гарч ирнэ гэсэн одоо надад зөвлөгөө өгсөн учраас би энэ ажилбаруудыг нэмэлтээр хийлгэсэн байна. 지방 조금 제거하면 여기도 좀 얄쌍한 느낌 나실 거고 이제 앞팀 같은 경우에는 지금 누후가 약간 거의 안 보이는 정도로 돼 있어가지고 좀 답답한 느낌이 있거든요. 그래서 앞쪽으로 살짝 터주면은 라인도 훨씬 앞으로 자연스럽게 뻗어나올 것 같아요. 그리고 뒤쪽 같은 경우는 경사가 조금 이렇게 가파르게 돼 있어요. 그래서 얘를 이제 뒤쪽이랑 45도 밑으로 터가지고 이런 식으로 하면 지금보다 눈이 훨씬 커지실 거예요. 어떤 사람들은 이거 내 매력이라고 말하고 어떤 사람들은 이거 빼야지 그렇게 말하고 이렇게 V-라인처럼 나오면 더 예뻐질 것 같긴 한데 얄쌍한 느낌 원하신다고 하면은 이 턱라인에서 조금 빼는 것도 괜찮으실 것 같은데 어쨌든 지방을 빼고 나면은 여기가 이제 조금 늘어질 수 있어서 하면서 리프팅 실도 같이 넣으면 더 좋으실 것 같아요. За тэгээд ерөнхийдөө ол зөвлөгөө авах байгаа тохиолдолд хамгийн чухал зүйл нь яг өөрөө юу хүсэж байгааг мэдэх нь хамгийн чухал юм билээ. Тэгэхээр миний хувьд болохоор одоо баг нүдний хаалгаанд ормоор санагдаад 3 жил болж байгаа байхгүй. Тэгэхээр би яг нүдээ ингээ байнга тойлонд хараад яг юугаа янзлуулмаар байгаа юм бол тий өөр хүмүүсийн нүдний зургийг хараад яг ямархуу нүд надад таалагддаг вэ гэдгийг маш их бодсон. Тэгснийхаа эцэс дэмжтэйгээ уулзахдаа би яг ийм нүд хүсэж байгаа гэдээ зурагч гэсэн харуулж болдог байхгүй. Тэгэхээр ийм зурагтай адилхан болгож болох уу? Одоо миний байгаа байдлын яг энэ хэсэг надад таалагдахгүй. Энийг нь ингэж засаж болох уу гэдэг байдлаар би эмчтэйгээ тайлбарсан чинь эмч болохоор боломжтой талыг надад тайлбарлаж өгөөд боломжгүй зүйлийг нас тайлбарлаж өгөөд одоо би зураг харуулсан гэсэн шүү дээ. Тэнгүүд тэр зургийг харангуутаа ерөнхийдөө одоо энтэй ингээд төстэй болгох бол боломжтой. Гэхдээ ийм байна. Чиний лайнд иймэрхүү байвал тохирохоор байна гэж надад бүр нэг бүрчлэн зааж өгсөн болохоор та нар ч гэсэндээ зөвхөн давхраа гэж бодохгүйгээр би яг ямар давхраа хүсэж байгаа вэ гэдгийг сайн бодцоод ирвэл илүү зөвлөгөө авах тустай гэж ойлгож байна.
Хангалаанд орохоос өмнө заавалжгүй зөвшөөрлийн бичгэн дээр ингээ гарын үсэг зурдаг. Энэ дээр болохоор бид нэр юу тайлбарладаг вэ гэхээр хагалгааны дараах эрсдэл болон анхаарах зүйлсүүдийг тайлбарладаг. Тэгэхээр яг энэ үеэр зарим хүмүүс маань ингээд бидний хэлснийг сонсохгүйгээр уцаа оролдох ч юм уу өөр зүйл хийгээд байдаг. Энэ бичгүүд хамгийн чухал хэсэг учраас яг сайн төвлөрөө сонсож байгаарай. Энэ нь болохоор яг хагалгааны дараа ямар зөвөрлөл тохиолдож болох вэ? Тэрнээс нь яаж сэргийлэх вэ талаар тайлбарлаж өгдөг шүү. За ерөнхийдөө бол одоо орчин үед гоо сахны мэдслийг хүмүүс их сонирхдаг болсон. Тэгэнгүүт Солонгос ялангуяа гоо сахны мэдслээрээ их алдартай орно шүү дээ. Тэгэнгүүт манай Монголоос ямар зүрийн солонгос хэл мэдгүй хүмүүс ирээд манай эмнэлэг дээр ирэх юм бол Монгол ажилтан байгаа учраас яг өөрийнхөө оронд ажилбар хэлэх байгаа юм шиг өөрийнхөө оронд зөвлөгөө авч байгаа юм шиг тухтаагаар зөвлөгөө авах боломжтой гэсэн үг. Тэр тал дээр нь бид нэр тусалж өгж байгаа. Одоо солонгос эмчтэй уулзуулах гүүрнэ гэж ойлгож байна. Ингээд удаан хүлээсний эцэс хагалгаанд орохоор ирлээ. Одоо ороод шууд ерөнхийдөө бол унтаад хагалгаанд орчих болохоор надад амжилт хүсээрэй. Би болохоор хаалганаасаа гарчаа шууд гэрлүүгээ хараад 7 хоногийн турш ажиллаа хийсэн. Ерөөсөө ажиллаа зогсоогоогүй. Яагаад тэгэхээр би нэг тийм хүнд хүчний ажил ч юм уу, хүнд юм өргөдөг ч юм уу, эсвэл байнга тонгоодог ажил хийдэг учраас миний ажилд бол хагалгаа ерөөсөө нөлөөлөөгүй. Одоо бас би яг ажлынхаа дундуур ойдлоо ахуулгаа ирсэн байгаа. Тэнгүү сая юмч маань яг миний интеллигент жоох ингээд хавантай байна. Хавнанд буух хүртлээ ингээд жоохон жижиг том болж харагдсан шүү. Хүлээцтэй байгаараа гэж хэлсэн байгаа. Ойдол ахуулахад ерөөсөө өвддөггүй учраас ойдол ахуулахаас өмнө ингээд айгаад байдаг хүмүүстэй гэж хэлээд санаа зовлтгүй. Хагалгаа хэлгэсний орой болохлоороо би дэлгүүрийн тэр хэсээ зүгээрээс мөхгүй. Тэгж маргаашнаас нь илүү их хавдаад дараагийн одоо хагас бүтэнсийн дэлгүүр хавдж байгаа. Эхтэх өдрөөс ажилдаа ирсэн чинь ер нь нэлийн буудсан байсан. Тэгээ хагас өдөр ч гэсэндээ би ажил дээрээ ирээд хаван буулгах аппаратанд орсноос болоод ч юм уу ерөнхийдөө хаван айгуу сайн бууж исэн. Тэгээд нэгтгэс 3 дахь 4 дахь өчигдрийн хүртэл ер нь өдрөө ирэх тусам миний ингээд хаван амар сайн бууж байгаа. За саяны би ингээд бичлэгэн дээр ярьсан шигээ эрт ороагууд амар харамсан гэсэн бол одоо би орцсон болохоор амар жаргалтай байгаа. Яагаад тэгэхээр би хагалгаанаас 3 сар өнгөрсөн миний хөхрөлттэй хавантай үеуд ерөнхийдөө бол бараг дууссан байхгүй. Тэгээд одоо өглөө ингээд босонгууд миний нүдний давхраа ингээд адилхан байгаа учраас би ямар ч стрессгүй амар байгаа. Тэгээд дээрэс нь яг энэ хэсгийн нөгөө дөрвөлжин харагдаад байсан хэсэг ч гэсэн ингээд гоё вилайн болоод засагдсан болохоор үнэхээр орсондоо баяртай байгаа. Ийм гоо сахны эмнэлэг ховор ахаа гэж бодогдож байна. Тийм учраас тэр хэмжээний монгол хүмүүс биднэрт итгэж ирдэг учраас айл бол хамгийн сайн эмч нараа санал болгоод хамгийн одоо сайн бүхнээ санал болгодог учраас бидэнд итгээд ирж байгаа бүх үйлчлүүлэгч нартай маш их баярлалаа. Тэгээд яг эцсийн хүртэл таны сэтгэл ханамжийг одоо тэгээд биднэрт итгээд ирж байгаа учраас бид нар таны сэтгэл ханамжийг дүүртэл хамт байх болно. Тийм болохоор санаа зовлтгүй гэж хэлмээр байна. За тэгээд манай эмнэлэгтэй холбогдож байгаа хүмүүст гэж хэлэхэд манай Facebook, Instagram хаяглуу бичих юм бол бид нар одоо цаг тухай бүртээ харсан даруйда хариу илгээдэг байгаа. Тийм болохоор аль болох одоо их зурдаас болон хоёр хажуу талаасаа зураг аваад явуулах юм бол бид нарт зөвлөгөө өгөхөд илүү тухтай, дэлгэрэнгүй зөвлөгөө өгөхөд илүү тустай байдаг шүү. Тийм болохоор дараа уулзъя. Нанагийн ажилтан Соломон байлаа. Баяртай.